Цахим шилжилтийг хийнэ гэдэг өглөөнөөс хойш бид нар зөндөө ярьлаа тий. Цахим шилжилтийг яаж хийх вэ? Юу вэ бол яаж хийвэл амжилттай байдгийг, юуг нь цахим шилжилт биш гэдгийг гэх мэтээр зөндөө олон хэсгээс нь ярьлаа. За цахим шилжилтийг хийхэд хамгийн хэцүү хоёр юм байдгийг нэгийг тий соёл түрүү Баатар ах хэлсэн тий. Стратеги чинь соёл гэдэг зүйл өглөөнийхөө сайн дээрээ өлхөн идчихнэ буюу танай компани байгууллагын соёл тогтоогүй, соёл арай өөр бол мундаг том бодлого стратеги тавиад ч нэмэргүй шүү гэдэг утгаар хэлж байгаа. За дараагаар нь байгууллагын ажилчдын зан төлөв. За зан төлөв гэдэг бол хүний ажлын байран дээр авч явж байгаа, бие авч явж байгаа байдал, ажилдаа хандж байгаа хандлага, магадгүй нийгэмд бие авч явж байгаа байдалтай салшгүй холбоотой. За жишээлбэл манай компани 12 дүүтэй компани. Тэгэхдээ манай компани 4 үеийн хүмүүс ажилладаг. 1970 оныхаа ажилладаг, 1980 оныхаа ажилладаг, 90 оныхаа ажилладаг, өнгөрсөн жилээс эхлээд 2000 оны хүртэл ороод ирсэн. За бидэнд 4 өөр төрлийн зан төлөвтэй бүлэг үүсчихсэн. За 70 оны 2 хүн маань ингээ хоорондоо ингээ суугаад цай уугаад суудаг. 80 оныхан тэр өрөөнд ороод ингээ хоорондоо юм яриад 90 оныхан компьютер тоглоод 2000 оныхан ингээ стори хийж зогсож байдаг. Тэр хүмүүсийг нэг болгож байгууллага болгон авч явна гэдэг бол хэдийгээр цөөхөн ч гэсэн бас их тийм амаргүй асуудал. Гэтэл дээр нэмэгдээд энэ хурдтай хөгжиж байгаа технологийн эрен үед тэднийг нэг чиг рүү харуулна гэдэг бас амаргүй. Тэгэхээр энэ хоёр зүйл зөвхөн манай компани биш, маш олон байгууллагт ажиглагдсан байна гэдгийг бид нар нэвтрүүлэлт хийх гэж явж байхдаа, сургалт ороо явж байхдаа, бүтээгдэхүүн борлуулалт явж байхдаа анзаарсан. Байгууллага маш их хөрөнгө оруулалт хийгээд хичнээн сая төгрөгөөр лиценз судалдаж аваад хүмүүсээ цахимжуулчлаа гэж ойлгож байсан чинь дараа жил сонголтоо хийх гээд утсан чинь мэдгүй ямар аппликейшн гэдэг нэг юм Word, Excel-ийг л хэрэглэдэг шүү дээ бид нэр. Бусдуудын мэддэггүй гэсэн чинь цаана 21 аппликейшн үлдсэн байсан. Тэгэхээр тэнд юу дутагдсан бэ гэхээр хүмүүсээ сургаагүй буюу нөгөө олон зан төлөв олон юмн дээр нь судалгаа хийгээгүйгээс шууд хөрөнгө оруулалт хийсний алдаа энд гарч ирж байгаа. За тэгээд энэ чи өстө дэми юм бэлээ авахгүй гэд буцаач гэхээр бас болдоггүй. Нөгөөх нь ажил нь явдаггүй. Түрүү өмнөх хурлаан дээр өрнөх дарга цус дурдаад өнгөрсөн e-office гэдгийг хэрэглэдэг гэж байсан тийм. Тэгэхээр e-office гэх зүйлийг хэрэглэхэд заримдаа бас амаргүй. Арай гэж Facebook-ийнхаа учрыг болоод, арай гэж хаан банкныхаа аппликейшны учрыг олж төлбөрөө явуулж байхад дахиад нэг офис гарч ирээд, дахиад нэг өөр систем рүү ороод, өдөр болгон нэг юмар нэвтрээд заримдаа их төвөгтэй санагдана. Тэрийг бол бид нар маш сайн ойлгож байгаа. Гэтэл одоо дараа нь дахиад өөр зүйлүүд бүр улмал нэмэгдэнэ. Хэрэглэх програмууд нэмэгдэнэ, системүүд нэмэгдэнэ. Тэгэхээр хүмүүс юу шаардлагатай гэхээр сурахаас гадна соёлыг төлөвшүүлэхээс өөр аргагүй. За цахим шилжилтийг хурдтай хийж байгаа компаниудын нэг бол Mobicon корпорац 1700 хүмүүсийг нэг чиг рүү харуулна гэдэг бас амаргүй. Тэгээд 2 жилийн өмнө тийм Office 365-ыг хамгийн сайн хэрэгэлсэн баг хүн зэргийг шалгаруулаад Office-ийн програм дотор идэвхтэй ажилласан хүмүүсийг шалгаруулсан гэсэн. Тэгэхээр тэр дотор ийм тусдаа бүлэг хүмүүс байдаг. Яг технологи сонирхолтой бүлэг хүмүүс бусдаа заах сонирхолтой гэх мэт. Тэгэхээр соёлыг өөрчилнө, зан төлөвийг өөрчилнө гэдэг бас амаргүй. За жишээлбэл нэг айлд 2 хүн гэр бүл болоод суув. Нэг нь баруун нутгаас ирсэн, нэг нь зүүн нутгаас ирсэн. Манайх давстай цай уудаг. Үгүй манайх давсгүй цай уудаг. Тэгээ өглөө цай уухаар хоёул нэг нь аягандаа давс хийгээд нөгөөх нь давсгүй. Тэгээд давс нэгэндээ давстай цай уулгаж нөгөөдөө давсгүй цай уулгахын тулд эхлээд нь давсгүй цай чанаж байгаа нөгөө нөхөр давс нэмэх гэдэг маань хоёулаа нэгдүгээр би бинийг хүндэтгэж байна. Танаа нутаг давсгүй цай ууд юм чи давсгүйч би давсаа нэмээд хийчих. Тэгээд очив. Гэтэл угаасаа манайх давстай цай ууд ингээд анханасаа цайгаа чанахтаа давс нэмээд ивэл тэнд бас хэрүүл юмсан тийм. Яг тэрнтэй адилхан хүн болгоны зан төлөв байгууллага болгоныхоо онцлогийг анзаарч авах бол хамгийн хэцүү хэсэг бол энэ. За энд дийлэнхтэй байгууллага дээр гаргадаг алдаанууд.
эхлээд нь за бүгдээрээ цахим шилжилт хийх хэрэгтэй байна. Гараа өргөё. За бүгдээрээ хийе. Манайхаа 2022 он гэхэд бүгдээрээ шилжчихсэн байх шүү гэж гараа өргөтэй. Зөвшөөрнө. Тэгээ зөвшөөрж ирснээр дараа нь үе зөвшөөрсөн чинь нэг цоош нэмэнд суралцах шаардлагатай болчлоо. За бүгдээрээ суралцъя гэв. Тэгээ суралцсан. Тэгжээснаа сурсан юм ажил дээр ирээд оролцож эхэлнэ. Хийгээд шинэ одоо аппликейшнууд нэвтрэн, үзнэ, заримдаа пассвордоо мартна, сэргээн. За тэгжээснаа нэлийн толгой иргэн. За энэ ч юу болчихоо. Нөгөө Gmail-с чинь шал өөр юм болооч. Нөгөө яхаа ус чи өөр юм биш үү? Гээд толгойн эргэж эхлэнгүүтээ татгалцсан. Татгалцаа буцаа хэрэгжилж байсан юм руу гардаг. За 2 жилийн өмнө манай Microsoft Academy дээр 63-тай эмэгтэй ирсэн. За их чинь та нарын яриад байгаа data analysis гэдэг юм чинь сурья гэж ирсэн. Хөгжлийн шинжээч. Та 63-тай хүн шүү дээ гэсэн чинь. Тийм ээ, их чинь 4 үеийг үзээ явж байна. Их чинь анх сургуулаа төгсөөд орж байхад сампин гэж зүйл байлаа. Сампин дээр янзын бодноо. Тэгжсэн чинь тооны машин гараад ирсэн. Тэгээ тооны машин дээр арай гэж суралцаад ямар ч асуудалгүй нахлангийнхаа ажлыг хийгээ явж исэн чинь Excel гэж юм гараад ирсэн. Их чинь сайн сурсан. Тэр Excel-ийг чинь маш сайн сурсан. Тэгээд Excel-ийн үед би тэтгэвртэй гарсан юм аа. Тэгсэн чинь одоо хөгжлийн шинжилгээ гэдэг юм гараад ирчихжээ. Энэнд чинь суралцъя. Би тэтгэврийн хүн 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Хичээгээ сурах боломж өгнө үү гэж. Бололгүй яах вэ? Тэгээд одоо манай Microsoft Academy хамгийн ахмад төгсөгч 63 настай байна. Тэгэхээр юм хувьсан өөрчлөгдөхөд хүн дагаад хувьсан өөрчлөгдөхөөс аргагүй. Энэ мэтчил нь дундаа ойлгомжгүй санагдана гэдэг бол шинэ юм төршиж байгаа хүн болгонд тохиолддог асуудал. Тэгэхээр та бүхний удирдлага доор ажиллаж байгаа хүмүүст яг энэ гацааттай үедээ явж байгаа хүн олон байгаа. Ямар хэцүү юм ярьд юм бэ? E-office гэн дараа нь юу гэнэ яхагаараа тэгж болохгүйг нь одоо бүгдээрээ нэгдсэн системтэй болно гэн ийшээгээ ари гэж нэвтэрчээсэн чинь ингэчхийн тэгжээ хүүхэд нэг Facebook группээр ороод хичээлээ үзнэ гэдэг ах юм. Тэгжээсэн чинь дахиад нэг өөр аппликейшн гарч иргээд та нар дуу нэгээд энэ аппликейшн дотор төөрсөн хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээ ойлгоорой. Маш сайн дэмжиж энэ ойлгомжгүй санагдах оролдож эхлэх татгалзах энэ мөчт нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хамтдаа оролдож үзье. Эсвэл энэ одоо хэрэглээд байгаа зүйлийг зааж чадах хүмүүс хаана байд юм бол заалгаад авъя. Мэдлэгийн дээшлүүдэд авъя гэх юм бол нөгөө олон гацаанаас олон хүн гарах юм. Хүн гацаад ирэхээр дандаа болдгийг. Болио юм шиг буцаад Excel шийдвэр орчдөг байхгүй. Тэгээ нөгөө олон юм дээр ажиллах гэсэн чинь зөндөө олон ур чадвар дутагнаа. Хэцүү. Бүгдийг хүн анханасаа төрөлтөө мэддэг төрөлтгүй тий. За цаатлаас нь эхлэв техник ур чадвар. Нөгөө хаан банкны аппликейшн шинжлэгдсэн чинь зөндөө олон гомдол мэдүүлээд энэ ч та нүүр мөр нөөр болчлаа яач вэ чи тоо маань харагдхаа болчлоо арай миний энэ эрхийн хуруу томдоод нааша цаашаа болоод байна гэд зөндөө олон хүмүүс одоо гомдол мэдүүлсэн. За тэрийгэ хүмүүс юутай холбоо гэхээр миний техник ур чадвар муу байна. Би наадах чи угаасаа ойлгодгүй. Facebook-ийг ч ойлгохгүй. Би Facebook-оор чинь нэг юм ногоон дээр дараал нүрээ хараад ярьж чаддیں۔ Бусдын чаддгүй. Гэх мэтчлэнгээр өөрийгөө техник ур чадвар муутай хүн гэд дүгнждэг болохоор ишигээ орох жаахан төвөгтэй гэдэг. За дараагаар нь аюулгүй байдал. Олон байгууллага Facebook Messenger-ээр ажилладаг. Олон байгууллага Viber, WeChat-аар ажилладаг. Гэтэл эдгээр платформуд дандаа үн төлбөргүй. Энэ хорвоо дээр үнгүй хоолгож байхгүй. Буюу энэ үнгүй юм хэрэглэснээрээ та зөрүүлээд юугаа өгөх вэ гэдэг л асуудал. Гэтэл ажил бол ажилтай ажиллаа нэг юм дээр хийх ёстой. Амьдрал бол амьдрал. Facebook-оор найзтайгаа холбогдоод гоё байж болно. Гэтэл Facebook-ээр ажиллаа явуулна гэдэг бол таны хэр одоо мэргэжлийн бус хүн бэ гэдгийг харуулж байгаа шинж байна. За дараагаар байгууллагын уян хатан бодлого гэж. Байгууллагын уян хатан бодлого дутагдаад ирэхээр төрөний нөгөө гацалт үүсээд байгаа тийм. Тэн дээр хүмүүс нь цаашаачгүй, наашаачгүй болчихдог. Болио болж болохгүй. Ахяа ахиж болдоггүй. Сурьяа сурж болдоггүй. Сурах гэхээр өтөг өндөртэй байгаа гэдэг. За дараагаар нь тасралтгүй суралцах чадвар хүмүүст дутагдаад байна.
дэлхий дээр насан туршийн боловсрал гэдгээрээ тэргүүлдэг байсан. Тэгээ яагаад бид нар тэргүүлдэг гэхээр 35-аас дээш насны хүмүүсийн 60% нь жилд нэг удаа ямар нэг сургалтанд сууж сертификат авдаг. Буюу байнга суралцдаг гэсэн. Ерөөсөө өдөр болгон 60% гэдэг бол маш том хувь баггүй юу? Тэгэхээр өдөр болгон ямар нэгэн суралцж идэг гэсэн. Манай Microsoft компани дээр нэг дүрм үйлчилдэг. Энэ дүрм зарим хүн гаднаас нь харахад жоохон хийцгүүрх мэт харагддаг байна. Манай 60-40 дүрм үйлчилдэг. 60% ажлын цаг 8 цаг байгаа. 40% нь сур. Сурна гэдэг бол зөвхөн бичиг цаас дэлгээд суудаг ажил биш. YouTube үзэж болно. TEDx үзэж болно. Сургалт авч болно. Өөрөө онлайнаар юм үзэж болно гэдэг бололцоо хангаад өчгөр хүүхдүүд маш дуртай. Эренгүүтээ гялс ажиллаа, чухал ажиллаа хийчих. Үдээс хойш нөгөө гоё хичээл тэрийг үзчихье. Гэх мэтчлээ. За ямар хэрэгцээтэй хичээл үзмээр байгаа хоорондоо ярилцаад бодлогод авчдаг. Тэрийгээ бүгдээрээ бие биендээ төвлөрчдөг. Гэх мэтчлэнгээр 60-40 зарчим үйлчлээд ирэхээр хүүхдүүд маань нөгөө компаниа байгууллага гэж харахаа болчихно. Цалинтай сууж ир гэж ойлгоод эхэлдэг. Тэгэхээр энэ зарчмаараас та бүхэн жаахан бодоод үзвэл залуучуудын харах өнцөг бас өөрчлөгдөж магадгүй шүү. За тэгээд тэгвэл одоо ямар хүнийг захим ажилтан мундаг захим шилжилтийг хийгээд байгаа юм бэ гэж асуух бах. Түрүүнээс хойш өглөөнөөс хойш бид нар ярьсан тийм. За хамгийн түрүүнд ямар ч интернет холболтыг хийцдэг хүн байх хэрэгтэй. Хаач утсан Wi-Fi-г нь ухаал. Энд ийм Wi-Fi байгаа юм байна. Энийхээ пассвордыг өгөөч гэд хүнтэй яриад компьютераараа ч орчдөг, гар утсаараа ч орчдөг буюу захим ертөнцтэй хормын дотор холбогдож чадчихвэл болжээ та захим ажилтан болчихжээ гэж бодож болох. За дараагаар нь мэдээллээ хүссэн хэлбэрээр хайж тэрийгэ ашиглаж чаддаг. Мэдээлэл хайна гэдэг бол янз бүрийн арга. Гэтэл захим орчинд хэдхэн платформ дээр хайж байгаа зүйлээ бичээд тэндээс нь зар сурталчилгаа мөн үү, жинхэнэ миний авах гэж байгаа мэдээлэл мөн үү гэдгийг ялгаад хараад сурчих юм бол захим ажилтан болчлоо гэсэн үг байна. За ямар ч төрлийн файлыг таньж хуургаж чаддаг байх хэрэгтэй. За бидэнд компани дотроо бас баримтлагдаг зарчим байдаг. Хүмүүс рүү задгаа файл явуулдаггүй. Файл нь заавал PDF буюу хамгаалагдсан хэлбэрээр байх ёстой. Word-оор Excel-ээр бие рүүгээ гадны хүн рүү бид нар файл явуулдаггүй. Буюу хэрэг тэр хүн тэр файлыг аваад засчихыг үгүйсэхгүй шүү дээ, тийм учраас засах хувилбаргүй зургийн хэлбэрээр файл хэлбэрээр явуулдаг гэсэн. Тэгэхээр тэрийг хуургаж чаддаг, хадгалж чаддаг. Энэ чинь ийм өргөтгөлтэй файл шүү дээ гэдгийг хараад таньж чадчихвэл баяр хүргэе. Та захим ажилтан байна. За дараа нь захимаар бусадтай чөлөөтэй харилцаж чаддаг. За ингээ орой байжсэн чинь ямар компани хин гэдэг менежер шууд видео колл хийгээд ороод ирдэг. 8 өнгөрч байгаа. Тэгээ авах хэцүү, байх хэцүү. Би гэртээ байгаа болохоор одоо эмэгтэй хүний хавьд бодоггүй сууж юм. Ичээд шүү дээ тэргүүний. Дандаа л юм гоё очиж уулздаг байснаа гинт одоо тэрийг авахаар ингээ бодоггүй царайгаа гаргахаас санаа зовоод нэг өнцгөөс тэгж одоо хоёр дахь нь бол хүн рүү шууд видео дуудлага хийнэ гэдэг бол бас бүлгийн шинж аах нэ тийм. Гэх мэтчлэн энэ захим орчноор хүнтэй ямар төвшөнд яаж харьцах вэ гэдгээ мэддэг бол танд баяр хүргэе. Та захим ажилтан хүн байна. Дуудлага хийдэг. Дуудлага хийхээс өмнө танаас асуух зүйл байна. Утсаар залгаж болох уу гэд мессеж биччихдэг ч гэдэг юм уу те. Энэ дандаа захим харилцааг ашиглаж байгаагийн шинж. За дараагаар нь тоног төхөөрөмжийг саадгүй хэрэгжилж чаддаг гэж. За тоног төхөөрөмж гэдэгт юу ордог вэ гэхээр компьютер орно. Гар утас орно. Принтер, факс, хэвлэгч машин тий. Тэнд байгаа холбоотой байгаа юмнуудыг хооронд нь ингээ холбоод юмаа хийчих чаддаг болвол та одоо дижитал шилжилтийг өөрийнхөө хэмжээнд хийж байгаа хүн шүү гэж ойлгоорой. За дараа онлайн худалдаа төлбөр тооцоогоо хийж чаддаг. За харьцангуй энэ бол гайг бах те. Монпэй ашиглаад хаан банкны аппликейшнийг ашиглаад төлбөрөө хийждэг. За банкнд орчлохгүйгээр төрийн банкныхаа аппликейшнаар ороод тодорхой төлбөрөө хийждэг. Дээр нь тэтгэр авдаг бол тэтгэр нь хаан банкныхаа дансаар орж ирдэг гэдэг ч юм уу. Ийм байх юм бол
захим ажилтан болчихжээ. Захим хүн юм байна. Ямар ч байсан цаг заваа зарцуулаад тэнд очихгүй, гараараа мөнгө тоолохгүй тийм үйлчлэгийг одоо авч чаддаг. Одоо өөрийгөө бас өөрийнхөө хэмжээнд захим шилжүүлчихжээ гэж ойлгоорой. Тэгсэн тэр олон хүмүүсээ яаж сургах вэ? Энэ олон хүнийг. Тэгэхээр хамгийн түрүүний асуудал бол хүмүүстэй сурыг гэдэг зорилгыг бий болгож өгөх юм. За энэ манай дээр маш түгээмэл ажиглагддаг зүйл. За бид түрүү хэлсэнтэй манайх 15 жилийн хугацаанд 9,000 хүн төгсгсөн байна. Энэ 9,000 дотор ч янз бүрийн хүмүүс ирдэг. Компани нь 2,500,000 төгрөгийн үнэтэй 5 хоногийн сургалтанд суулгахад 5 хоног унтчихад явдаг хүмүүс идэг. Унтаал идэг. Тасалж болохгүй, тасалчаар цалингүй болчих гээд идэг. Тэгээ унтаж агаад яадаг? Хайрын мөнгө гэж хэлмээр. Яагаад тэгэхээр тэр хүнд зориг байхгүй. Тэр энэ сургалтанд яагаад намайг суулгаж байгаа юм? Би яг юу сурах ёстой вэ? Энэ байгууллага надаас юу хүсэж байгаа юм? Энийг сурчвал би хувь хүнийхээ хувьд яаж хүчэх вэ гэдгээ огт мэдээгүй болохоор нойр нүрхээс өөр харахгүй байхгүй. Тэгээ унтаг яг ядарч байгаа наад чинь жоох унтаад яваг. Ажил дээр унтаж чаддгүй жоох унтуулж. Гээ унтуулж байгаа юу л дээ. Зарим нь бол YouTube үзээс суудаг, Facebook үзээс суудаг. Тэрийг бол бид ингээ хаачдаг тэнд. За энэ манай сургалт орж авах хугацаанд ийм юу руу орж болохгүй шүү гэд хаачдаг. Зорилготой хүмүүс бол шал өөр. Багшийг зовоотлон асуулт асуудаг. Асуугаад багшаа энэ яавал яадیں۔ Тэгээ би ингэчээд яах юм? Манай байгууллага яадیں۔ Энд манай байгууллагад ийм алдаа байгаа юм. Энэ таны нүдээр яаж харагдаж байна гэх мэт. Нэг юм багш нараа зовоосон хүмүүс юм. Тэд нар чинь зорилготой байна гэсэн. Хүсэл мөрөөдөл гэж байна. За олон байгууллага манай дээр хүмүүсээ сургахтаа гэрээ хийдэг. Түрүү хэллээ те өндөр дүнтэй сургалтууд байна. Тэгэхээр нөгөө хүнтэйгээ гэрээ хийдэг. За гэрээ хийхдээ за чи ийм өндөр үнэтэй сургалтанд суусан юм чинь гэрээг чинь хөдөлмөрийн чинь гэрээг 2 жилээр сунгалаа. Энэ хугацаанаасаа өмнө чи ажлаас гарах юм бол энэ мөнгөө буцаагаад төлөөрөө гэдэг гэрээ дийлэн ихтэй хийдэг. За төрийн байгууллагууд дээр энэ маш их ажиглагддаг. Хүн сурмаар идэг. Биш цаан чи юм хөгжөөд байна. Энэ чинь бидний энэ хэрэгжилж байгаа чинь биш вэ? Энийг дараагийн төвшин дараагийнх нь гарцсан байна. Алуу сурыг да гэхээр төсөв байхгүй. Төсөв байхгүй шүү дээ. Сугаад идэг. Гэтэл өөрөө хэлдэг байхгүй. Гүй байсан. Тэгсэн чинь өөр хүнийг тийшээ гадаад руу явуулаад 3 хоногийн үзэсгэлэнт явуулчихсан. Гэтэл оронд нь бид 30 хүн ингээд сурах гэдсэн байхгүй юу? Гэх мэтчлэн ингээд уян байгууллагын дотоод уян хатан дэмжлэг байхгүйгээс болж маш олон залуучуудын нурууг ахуулаад ажилласаа гардаг. Гол шалтгаан бол энэ. Тэгэхээр залуу хүн бол ерөөсөө байнга сурах хүсэлтэй. Угаасаа эн чинь ингээд дотроос хатгаад идэг байхгүй юм сурах хийсэн гоё штэ хөгч хийсэн одоо мундаг хүмүүстэй зэрэгцээд тэр гоё биткойн юм хүмүүс чи ойлгоод явах юмсан интернет IT-г чи ойлгоод явах юмсан гэж бодсон хэрнэ авдаг цалин хүрдэггүй яг нэглэхэд нөгөө өндөр дүнтэй сургалтуудаас сурахад яг одоо тэр олон улсын сайт дээр байгаа сургалтууд дээр суух гэхээр англи хэл нь аахгүй тийм хүмүүс хэрв одоо үнэхээр байгууллага дотор чинь дотроосоо асаад байж ядаад энийг сурчвал би ингэчмээр байна гэсэн хүн байвал ажиглаарэ. Тэд нар танай ирээдүйнүүд чинь тэнд явж байгаа шүү гэж хэлмээр байна. За дараа нь ямар нэг алхмыг хийх хэрэгтэй. За алхам гэдэг бол төсөвт мөнгө суулгахаас эхэлдэг. Төсөвт мөнгө. За төсөвт мөнгө суулгахын тулд эхлээд нь дараа жилийн төсөв хэлцгээс өмнө залуучуудаа суулгаж агаад за та нар эргэжил юу сурмаар байна? Энэ байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дээшлүүлэхийн тулд энэ соёлыг сайжруулахын тулд та нарт ямар мэдлэг хэрэгтэй вэ гэж асуух хэрэгтэй. Маш олон байгууллага энэ судалгааг дотроо явуулдаг. Сонирхолтой юмнууд өгдөг. Цагийн менежментийн сургалтанд суумаар байна. Хувь хүний хөгжлийн сургалтанд суумаар байна. Зарим нь бүр бясалгал йогад явмаар байна гэж бичдэг гэсэн. Тэр хувь хүний хэрэгцээ. Тэр хувь хүний хэрэгцээ байгууллагын зорилго хоёр нэг төвшөнд харж чадчихвэл дэмжээд эхний алхмыг хийхээс өөр аргагүй. Дараагаар үнэлэх хэрэгтэй. Үнэхээр мундаг сураад ирсэн хүмүүсийг үнэлдэг маш олон аргачлал байдаг. Цалингийн нэм, урамшуулал өгнө. Эсвэл бүр өөрийнх нь дуртай, өөрийгөө сорьсон тэр таалбарыг өгнө гэдэг бол тэр
хүнийг үнэлж байгаагийн бас нэг шиж. Буюу арай агсан түвшний юм өгөөд одоо чи ийм мундаг болсон юм чинь энийг хийгээд үзүүлээд гэж хэлээ. Тэр үнэлгээ заавал мөнгөөр хэмжигдэх албагүй байна. За сургана гэхээр ингээ бөөнд нь аваачаад нэг семинарт суулгаал 3 хоног нэг амралтанд аваачаад тэхийг бас хэлэхгүй байх нэ. Хүн бүрийг бус хамгийн их хүсэж буй хэсгээс нь эхлэе. Одоо зарим компаниуд Citizen Development гэдэг имийг бий болгож байгаа. За энэ юу гэхээр компани дотор ашиглаж байгаа програм хангамж, софтвер, гоё зүйлүүд дээр жирийн ажилчид орж ирж хувь нэмрээ оруулж тэрийг хамтдаа хөгжүүлэхийг энэ гэдэг. Тэгэхээр магадгүй танад байгаа e-office гэдэг систем дээр өөрийнхөө хувь нэмрийг оруулах сонирхолтой хэн бэ? Энийг хөгжүүлэх гэсэн яаж хөгжүүлэх гэдэг вэ? Аливаа багаараа суугаад энэний зургийг зураатах юм. Ямар байвал яг манай энэ ажиллаж байгаа хүмүүс тохирох гээд байгаа ингээд ийм хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулад, заагаад, сургаад хамтдаа хөгждөг ийм систем бий болж эхэлж байгаа. За дараа нь цахимаар сурах маш олон боломж байдаг. Сүүлийн 2 жил бол манайхан ойлгосон. Гэхдээ бас л одоо буцаад нүрээ харж танхимаар сурдаг юм руугаа орж байгаа. Тэрийгээ бүр ингээ өгүүлээд байгаа нь мэдэгдээд байгаа. Олон байгууллага манайхаас асууж байгаа. Та нар танхимаар заах уу? Гэтэл цахимаар сурна гэдэг бол хувь хүний өөрийн эмх цэгц сахилга баттай шууд холбоотой. Нэг 10 минут сандал дээрээ ингээд сууж чаддаг хүмүүс идэхтэй ингээл босоод ийшээ яваал ингээд идэх хүмүүсийг бол 45 минутын онлайн хичээл суулгахад түүхтэй хэцүү. Тэгээ нөгөө багш нь камера өгчүүл бүр хэцүү. Босч болохгүй, яаж ч болохгүй, нойр хүрээд ийшээ яваад нэг аяг ус уумаар санагдаад идэх ч юм уу те. Тэгэхээр цахимаар үнэхээр сурах гэж байгаа бол цахим одоо хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ гэдг дээр бас эхлээд нь харах хэрэгтэй. Энд чинь үнэхээр цахимаар сууж чадах хүн үү? 5 өдөр дараалаад 40 цаг сууж чадах хүн үү гэдгээ бас харах хэрэгтэй. За дараа нь бодлогын хувьд уян хатан байж сурч хөгжсөн ажилчдыг урамшуулдаг байя. Түрүүний миний хэлдэг тийм. Яаж урамшуулах нь байгууллагын онцлогоос шалтгаалж байна. За манай компани дээр хэрэгждэг бас нэг зүйл бол бид нар илүү цагаар ажилласан, илүү байгаа хүндээ илүү байлаа гэд мөнгө өгөхөөс илүүтэйгээр амралтынхаа өдөр дээр өдөр нэмдэг ажилласан цагаар. За хагас өдөр 3 цаг илүү ажилласан гэх юм бол жилийн амралтын өдөр дээр нь нэмчдэг. За 3 нэмсээр яваад 1 өдөр болчихдог. 8 цаг буюу 1 өдөр 14 хоног амрах байсан бол дараа жилийн амралтан дээр 16 хоног амрах боломжтой. Гэх мэтчлэн нэмээд өгөх нь одоо хаана ашигтай загвар гэж болох. Гэх мэтчлэнгээр янз бүрийн аргаар хүмүүсээ урамшуулж байгаарэ. За тасралтгүй сурал нөхцөл болцоогоор хангах. За энэ дээр хаан банк нэлээд өөр аргаар үзэж байгаа. За хүмүүстэй одоо LinkedIn-ээр сурах боломжууд, ваучрууд аваад за тэрийг маш одоо сурах гэсэн хүмүүстэй тарааж өгөөд дараа нь шалгалтаа өгөх юм бол тэнцэх юм бол тодорхой урамшуулалттай. Гэх мэтээр хаан банкны сургалтын систем арай өөр төвшөнд гарсан байна. Тэгэхээр та бүхэн бас одоо орон нутгатаа байгаа салбаруудын хүмүүсээс бас асуугаад та нар хүмүүсээ яаж сурах ингээд туршлагаасаа бас хуваалцаж болно шүү. Тэгэхээр төгсгөлд нь чадварлаг, тасралтгүй суралцдаг цахим ажилтны хүчээр цахим өмнө говь хөгжих болтугай хэмээн хэрэгж байна.